шилээ авчих юм уу? Яг наад гэрлэлийн хэсэг шилэн дээр нэлсэн. Өсчүн көсрийн байна гэвэл боо. Өөрийнхөө харыг яа гэж чамайг хараа. Сайн байцгаана уу үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юу яа entertainment-ийн моро нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүр зориулсан Джеймсон витамин E брэнд хамтран ажиллаж байна. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Джеймсон Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдөр та бүхэндээ хүн өвхлийн дараах 40 соногт юу туулдаг вэ? 2 дугаар хэсгийг хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү мэдээллийг Дэчин Power-ын хийдээс бэлтгэн гаргаж байгаа. За Дэчин Power-ын хийдих болохоор Bardo Title гэдэг судраас авсан. Энэ болохоор маш ховор найнд юм судар байгаа. Энэ судар нь хүний оршихуй нууцад хүрэх түлхүүр гэж үздэг байна. Бардоор тойдлыг өвчлөн орчуулбал сонссны хүчээр чөлөөлөгдөх гэсэн утгатай. Тэгээ энэ хүү судар нь болохоор төвдийн эрдэмтэн мэрэгдийн олон зуул жилийн туршид одоо үе дамжинд цуглуулсан баримтаас бүрддэг байна. За өмнөх нэвтрүүлгээрээ та бүхэндээ одоо 6 дахь өдөр хүртэл хүргэсэн. Өнөөдөр 7 дахь өдрөөс үргэлжлүүлэн цааш нь хүргэе. 7 дахь өдөр. Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүүн тэнгэрүүд өөр өөрийн өнгө чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд буужна. Тэд сайныг шагнаж мууг шийтгэхээр ирсэн байна. Тэгэд асар хурц гэрэл цацруулах учраас харж үл твчин тайван цэнхэр гэрэл цацарч буруу тэмүүлвэс олон зовлон урт удаан хугацаагаар идэх болно. Хурц гэрэл дуу чимээнээс бүү хамт бүжгэл. Тэднээс туслалцаа өглөггүй. Өөртөө гялалзагч 5 галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгтэн. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд түүнтэй хувил тэгвэл чи чөлөөлөгднө хэмээн бичсэн байна. За ингээд чааш нь хүргэе. Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илэрх вэ гэвэл хурц тоднаар анхлам хүжийн үнэр нууцлаг агаарт ихшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд дахармакайд хүрхэн. Өөрөөр хэлбэл тэр хизээж Bardo тойдлыг унших шаардлагагүй болно л гэсэн үг. Хонид бардад ухаар цэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхийг шууд таслан дэлхий дээр ирвэл хүн төрлөختний гээрүүлэх гэж ирэх бөгөөд сампхокайд хүртгэ хэмээн бичсэн байна. За хэрвээ Сидна Бардад хурж байж сая таньж мэдэл сайн төрөл олох боломж нь багасаад ирдэг байна. Өөрөөр хэлбэл Нирманкайд төвшөнд байна гэсэн үг. За энийг болохоор төвшнөр нь ангилсан байгааг анзаарж байгаа. Гэвч хичээвэл энд ч ихсэн сайн төрлийг олж олно. Асуур буюу хүмүүсийн дунд төрж үхлээр тасалдсан амьдралаа үргэлжлүүлэн хөгжин дэвших боломж байдаг байна. Хонид Бардад байх 8-аас 14 өдрүүд нь бурхан болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүдээ гэж утсан байна. За дараагийнх нь Сидна Бард буюу төрөн мэдлэгтэй хүлээх бард. За энэ бардуудыг одгийн бүршин тайлбарлаж өгсөн байна. Хонид бардын амьдын тэмдгүүдийг таньж мэдээгүй учраас чи өөрийгөө эндээс олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ бардад төрөх нь дэлхийнхээс тис өөр. Чиний ухамсар сэргэж нэг мэдхэд чи байна гэсэн байна. Чи урд амьд үеийнхтэйгээ адил биетэй, адилхан мэдрэмжтэй. Чөлөөтэй хөдлөнө. За кармын жирийн биш хүчний нөлөөгөөр бардад байгаа амьтдыг бүгдийг нь харна гэсэн байна. Чиний бие урдынхтай адил боловч илүү төгс болно. Учир нь хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, ирээдүйн бэлэгдлүүдээс төрсөн болоод л тэр. Ирээдүйд төрөх газар орон хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэгэхээр ирээдүйд хаана төрөх юм, хинтээ амьдрах юм гэдгийг хүртэл харах нэ. Тэгтээ тэдэнд бүү авт. Энэ бол бардын хүнд бэрх урт удаан зам. Хонин бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь маш чухал юм байна.
Шунал тачаалгүй сайн санаатай байж чадвас эндээс гарч дахин төрөлтөө ой ухаанаа хадгалах бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч гэсэндээ илүү дээгүүр төрлийг олж болдгоо гэж бичсэн байна. За хэрвээ өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидней Бардад байгаагаа хизээж бумарт. Чи кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямарч хан, хэрэм, уулгаадыг нэвт гарах чадвартай. За энэ кармынхаа хүчээр дуртай газраа очиж дуртай зүйлээ үзэх чадвартай байна. Бардад харж буй болон чам руу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чин чамтай уулзуулах, учруулах ийм хүмүүс гинэ. Тэгэхээр ирээдүйд таарах магадaltaй хүмүүстэй энэ таардаг байна. Чи бүх ертөнцийг хэрэнхээс чадах боловч хоёрхан газар тогтоосоо нэвтэрч чадахгүй гэж байна. За энэ нь ямар газар юм бэ гэхээр сүнсний агваа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж ярина. Гэхдээ тэд чамайг огтоосоо сонсохгүй. Тэдэнд хүрхийг хөвчөөж та нэвт гараад болно. Та ингээд харж чадна. Гэхдээ хүрсэн ч та нэвт гарна. Тэр хүмүүс таныг огт сонсохгүй гэж байна. Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс буюу энэ бол бурхан болсон тийм ээ сүнснүүд Сидней Бардад 22 хоногийг өнгөрүүлдэг байна. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хинхийг хичээж өөхөх төрх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидней Бард аз жаргал баяр баясгалангаар өгтөн гин. За тэгэхээр амьд сэрүүн байхдаа тийм ээ өөхөн үнэн төрхөн үнэн хөхтэй гим нүгэл баг хийх юмсан ингэж боддог хүмүүст бол аз жаргалтайгаар баяр баясгалантайгаар ухтаж авна. Гэхдээ энд нь хууртаад хамаагүй бас хөөрч болохгүй гэсэн байна. Сидней Бардад үтсэн сайн муу, аимшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос ургаж гарч байгаа гэдгийг санаарай гэж байна. Тэгэхээр энэ тархин дотор бодолд байгаа бүх зүйлс тэнд биетээр болоод байгаа юм шиг танд мэдрэгдэх нэ. Хамгийн гол нь энэ үед тайван байж сурах хэрэгтэй. Сидней Бардад хинч чамд туслахгүй. Хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэрэгээр ганцаардах учраас хүний бие хайж эхэлдэг гинэ. Маш их ганцаардж байгаа учраас хүний бие хайж эхлэх нь байна. Гэтэл чамааг энд байх хугацаанд хуучин бие цогцос чинь өмхөрч үгүй болсон байна. Тэгэхээр бие дээр гэж орох боломжгүй. За дахин төрөл авах гэж буяар аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Тэгэхээр төрхөө сонгоно тийм ээ хүн болж төрнө гэдэг чинь юм учиртай байна. Зөвхөн зовхын тулд төрвөл яах вэ? Энэ ертөнцид үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гараад байгаа юм. Хэрв чи зовлонгоос салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйлбэрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно. Үүлийн үр гэж бид яриад байдаг тийм. Тэгэхээр сайн үйл хийх тусам таны сайн үйлээр цагаан чулууг үрж овоо босгодог байна. Харин эсрэгээр нь үүнтэй адилхан үлийн үр буюу сайн муу үлийн үр гэж ярьж байгаа. Муу үлийн үр ч гэсэн яг адилхан буюу нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар таны хийсэн муу үйлдэл бүрийг үйл болгоныг тоолоод овоо босгож хар чулуугаар овоо босгож эхэлдэг байна. Харин энэ овоонуудыг хараад та айж хашгичж эхэлнэ. Тэнгүүд өхлийн ноён гэдэг нь эрлэг номын хааныг хэлж байгаа. Гартаа хувь тавилангийн толлийг байрсаар ирэх бөгөөд чиний сайн муу тал ялгараг харагдана. За бид нар сайн муу талаа энд харуулж байгаа юм. За чи өөрөө энэ толлонд хараад үнэнийг олж мэднэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чин оосорлон чирч элдвэр тамлан тастаж зовоох бөгөөд би чин дороо бүтэн болж дахин тамлуулах зэрэгээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжлэхнэ. Бидний төсөөлд байдаг нөгөө там гэдэг байгаа нь энэ бахан тийм ээ. Тасар татаад идэг буцааш нийлэн ахиж тасар татаад энэ зовлон мөнхөд үргэлжлэнэ гэж байна. Чи бүгдийг ухаан ойлготол чи өөрийгөө шүүж байгааг энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас чинь ургаж гарч байгааг ойлготлоо үргэлжлэнэ. Тэр тамлалтыг бид өөрсдөө оюун ухаанаасаа гаргаад байгаа юм. Ямар нэгэн эрлэг чамааг тамлаж байгаа
юм бол биш. Чи өөрийгөө зовоож байгаа нь энэ. Энэ бүхэн хий хурамж үзэгдэл боловч бардын ертөнцид хий үзэгдэл болон чи өөрөө нэгтаараа адилхан учраас өвдгийн зовлон ч гэсэндээ танд бодтой юм шиг мэдрэгдэнэ. Нүгэл буйнаа дэнслүүлэхдээ битгий худлаа яриарай гэсэн байна. Хар цагаанаар шүүлгэхдээ тийм ээ. За эрлэхээс битгийа түүнээс хамгаалж туслахыг гуй. Энэ үед ч гэсэндээ бурханд залбир тэгвэл та аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад илүү их доошоогоо унахна. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдна гэж мэдээ. Дахин төрөхдөө 6 ертөнцийн хаанч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ. За, тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарны ертөнц. Тэгш ногоон гэрэлтэй нь асуур нарны ертөнц. Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц байдаг бол тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтдын ертөнц. Амьтан болж төрнө гэж яриаддаг. За, улаан дуу гэрэлтэй нь болохоор бирд нарын ертөнц, хар саараас хүлэлцсэн гэрэлтэй нь тамийн ертөнц байдаг бахнэ. За, ингээд төрөх 4 арга бий гэсэн байна. Үүнд нь болохоор өндөг нөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас 4 төрлөөр төрж болох нэ. Асуур, там, тэнгэр, бирд нарын ертөнцид жирийн биш арахаар төрнө. Хүний ертөнц болон амьтдын ертөнцид төрөл олбол умаа шаардлагатай. Тийм ээ, заавал савнд бүрэлдэж төрнө. За, зарим сүнс ертөнцид бурхны цамыг засахаар өнгөрсөн болон ирээдүгээ мэдэх чадвараа орхилгүйгээр мэдлэх тохиолдол байдаг. Хэрв өчөөхөн төдий уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа дэлхий дээрх орхисон зүйл эд юмдаа хорогдвол шууд төрөл доошилж тамд төрнө. Эд мөнгөндөө хорогдсон гэдэг ч юм уу иймэрхүү юмдаг сонсдог. Тэгвэл сүнс доошлоо там руу очихно. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багштай итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэрч бүхэл чи тамийн ертөнцид төрөх тавилантайч энэрэнгүй сайхан сэтгэл гараагаас төрөл дээшлэх магадaltaй байдаг байна. Бодол санаа чинь ариун тунгадлага байх нь чухал. Энэ 6 ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрөл амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тэгэхээр тэндээс илүү тод гэрэлтэж байгааг нь сонгодог юм байна. Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүлгэрч ирээдүй улам тодорхойлно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж цовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж өөрт чинь зовлон авчрах умаанаас хол байхыг бодоо гэж байна. Чиний очихыг хүсээгүй умаа амсрыг хаах 5 арга байдаг гинэ. Үүнд чамааг умаараа урсгаж буй урсгалыг эсэргүүцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүйгээр үлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэл. Иремийн ажил үлдэж буй 2 хүнийг битгий сатааруул. Анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг хэмээн үзэж тэдэнд итгэж бодлороо өөрийгөө өгч үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэг чадвал чамайг хүлээн авахд бэлэн байсан умаа хаагддаг гин. За дээрэс нь мөн Иремийн ажил үлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож хайраас хөндөрөн хүсэл тачаалаа багасга. Хэрв чи амжилтанд хүрч чадахгүй юм шиг санагдвал энэ хоёр дуу чимээ умаа энэ бүхэн хийхоосон зүйлгээд бодох хэрэгтэй. За тэрч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл сонсноор болно гэсэн байна. Хэрв мөн л урдынхтайгаа адил чамайг хүлээж байгаа умаа харагдвал чи эргэлзэж байхгүй зүйлийг үнэн байдал мэд хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн өөр дээрээ л төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйлс тэр төрөөгөө болохоор бас үхэж чадахгүй. Миний ухамсар бол тойлон тусч өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргцүүлж сайн бодоо гэсэн байна. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдах нь. За нэг хүсээгүй айлдаа хүн болж төрөх гэж ярьдаг гэдэг тийм. Иннээс сэргийлэх арга бахнэ. За умааг яаж сонгодог юм бэ гэсэн.
Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умаа ам нээлттэй хийвэр бол түүнд орох цаг ойртож байна л гэсэн үг. Умаагаа сонгохыг хичээхтэн. Нин тэргүүнд чи төрөх твийнхээ тэмдгийг олж үзнэ. Хэрэв дорнод төв төрөл авах заяатаа бол хун шуутай том нуурыг үзнэ. Дорнод твд төрөх заяатаа бол тийм ээ. Yung хун шуутай том нуур тааралдсан л та. Тэгтээ тийш битээ ор гэсэн байна. Тэнд тухлаг жаргалтай ч гэсэндээ итгэл сул. Өмнөд твд төрөл авах болбол гоёмсог орд харшиг нээн. Чадвал ийшээгээ ор. Өрн твд төрөх болвол эргээр нь өвхөр бэлтсэн нуур харагдах нэ. Тэнд эд баялаг хангалуун тансаг орчин хүлээж байвч итгэл бичрэл сул тул бүү ороо гэсэн байна. Асур нарны оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзэгдэх нь. Ороод хэрэггүй. Тэнгэр нарны оронд хөрьё гэвэл алт мөнгө үнэт ертөнцөөр дүүрсэн дуг нь харагдана. Чадвал тийшээгээ нэвтрээрэй. Хэрвээ амьтдын ертөнцөд төрөл авъя гэвэл манан утаан думсан гүнзгий нөх агуунууд харагдах нь. Тийшээ битёр тамд төрөл авбаас сэтгэл татам сайхан уянгалаг дуу хоолой сонсогдно. Чи энд маш ихээр татагдана. Үүнийг эсэргүүц. Чи энд олон зууны турш зовж шаналлах болно. Битёр. Одоо чи урдах кармагасаа саллаа. Хувь заяаны хүч түүний тоо томшгийн хүчтэл шуурга үүснэ. Энэ бол кармын шуурга. Чиний ард асар хүчтэй аимшигтай дуу чимээ гарч шуурга дээгдэхэд чи аврал ирэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш талнууг нуур ой цэцэг навч өмнчин харагдан аврах том бадамжийнхаа цэцгэнд ороход тэрбээр дэлбэгээ хомж ингэж авах нэ. Дотор нь амар амгалан тул чи эндээс аимшигт салхи шуурганд гарахыг өсөхгүй. Эндээс хүрнэл гарахыг өсөхгүй ахна. Гэвч чи ямар сонголт хийж чадлаггүй тааралцсан умаад шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ кармын шуурганд автаж эмээх хэрэггүй. Тэр чамааг нөмрөөд ирэнгүүтээ одоо бурхан багштай эсвэл муу зүгийн эмийг зайлуулах чадвар бүхий бурхтад залбирч мөрөг. Хэрв чи одоо үүний араас дахин төрөл болох юм байна. Хэрв чамд умаад орхоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умаад бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарин уушвал тэд чамд садаа болохоо болж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд эсвэл хүний ертөнцид төрөл авах боломж байна. Хэрв дэлхийд тэр төрөл авахар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа твийг сонгоорой. Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалж тань ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүсээрэй. Сайтар нэгтэлж бооцснээсэж чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайраар дүүрэн байх хэрэгтэй. Тэгэл тэр хүсэл сонголт биелнэ гэдэгт итгээд тэр умаа чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчөд бурхны тухай, хайр инэрлийн тухай бодоорой. Хэрвээ умаагаа сонгож чадахгүй бол мөрөг. Залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёр дуурлалгүй бурханд ханд. Нэг мөчөд түүнд шинг. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөөртөөхөө дөрвийг нэг болгоныг тэгвэл эцсийн мөчөд агай их хүч орох нэ. Тэгвэл алт алмас эрднэр чимгэлсэн өндөр сүм дугна бүх твийг сонго. Чадвал тишээ нэвтэрч өсвөл бурхан болно. Үүгээр өхөксдийг чөлөөлж амьдыг сургагч бардын тухай сургаал өндөрлөмөө гэсэн байна. За тэгэхээр энэ айгүй сонирхолтой юм мэдээлэл байлаа. Тэгээд маш нарийн буюу нэг сонсоод бол ойлгохгүй бах. Хэдийгээр одоо сонсч иж ойлгох юм байна. Хүн өснийхээ дараа 40 хоногийг яг юу туулдаг, дахин төрлөө олох гэж юу тохиолддог вэ гэдгийг бас нарийн үг хэлсэн байна. Тэгэхээр дахин төрлөө олохдоо олон сонголттой байдаг юм байна. 49 хоног дотроо
сүнсэн бие нь асар олон зүйлийг туулжиж дахиад төрөлтөд очдог байна. Өнөөдөр та бүхэндээ хүн үхлийн дараах 40 өнөخت юу туулдаг вэ? 2 дугаар хэсгийг нь Дэчин Паврын хийдээс бэлтгэн гаргасан Барда Тойдлын одоо энэ маш нууц юм ховор нандин судраас бичснээр нь хүргэлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүсээрсэн Канадын алдарт Джеймсон витамины брэнд байлаа. Дараагийнхаа дугаараар эргэн байртаар уулзцгаая. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.